Ашигтэй. Машинаа араас нагаад яваарай. За энэ манай ингээд өнөөдөр багш нь хүүхдүүднийгээ юу хийх гэж бэлдсэн бэ нэ? Бүгдээрээ сонирхож, танилцаж, мэдэж аваая. За сайн хараад багштай нэрлээрэй хүүхдүүдээ. Энэ ширээнүүдээр хүүхдүүдээр хийх зөндөө олон юмнуудыг бэлдэж тавьсан байгаа. Юу бэлдсэн бэ багштай хариулаарай. Яагаад хүүхдүүдээ байрч үзэж болно, тойрч үзэж болно. Чөлөөтэй хамаагүй чөлөөтэй яваарай. Юу бэлдсэн бэ багштай хариулаарай хүүхдүүдээ. За наашаа яваарай. Энэ дэгээ тойроод асуухаараа хүүхдүүдээ. Багш нь хүүхдүүдээ юу бэлдсэн бэ? Хүүхдээ өнөөдөр юу хийх гэж байгаа юм бэ? Хүүхдээ яараа хүүхдүүдээ. Багш нь сонирхолтой юм бэлдсэн байгаа. За багш нь юу бэлдсэн бэ миний хүүхдүүдээ? Одоо багш нь асуунаа. Хүүхдээс энэ саунд дээр юу нааш яараа нэ? Энэ саунд дээр юу вэ? Өөрөөр байна. За энэ саунд дээр юу вэ? Ус байна. За одоо энэ юу вэ? Хэлсэн чихэр байна. Өөр юу вэ? Маас байна. Өндөр байна. Ямар гоё юм бэ? За тэгвэл одоо энэ жижигхэн саунд дээр юу байгаа юм одоо? Энэ юу вэ? Ямар сайн хүүхдүүд вэ? Энэ тавган дотор харин юу вэ? Бичээн байна. Энэ бичээ ямар хэлбэртэй бичээн бэ? Дөрвөлжин хэлбэртэй бичээн бэ. Бичээ ер нь янз бүрийн хэлбэртэй байдаг тийм хүүхдүүд ээ. Өнөөдөр багш бүгдээрээ хүүхдүүдээ багштайгаа хамтраа хүүхдүүд хамт энэ бичээ чигнэд гэдэг энэ бичээ яаж үүсдгийг багш нь хамт үзүүлээ заяа. За бичээнийг юугаар хийх юм бэ? Самт урьлаа хийх юм бэ? Урьлын дотроо юу хийх юм бэ? Ус хийх юм бэ? За тэгсэн чинь энэ урьлын дотроо хэлсэн чихэр хийх юм бэ? Дараа нь юу хийх юм бэ? Маасал хийх юм бэ? За дараа нь юу хийх юм бэ? Өндөг. За энэ хотын зүйлүүдийг хийх юм бэ? За энэ одоо юу гэж байгаа вэ? Юу хийх юм бэ наа? За ингээд энэ гурлыг одоо багш нь яаж юм? Утгаж юм. Утгаар дараа нь энийг яасан гурил гэж хэлдэг юм? Ингээд ухаахаар юу болдог юм гурил? Чанга хэлээ. Зуурсан гурил болдог шүү дээ. Зуурсан. Та нар бичээнд дуртай юу? Дуртай. Бичээ ямар амттай байдгийг? За чи энийг утгаар багштай үзүүлээ. За яаж зурдаг бах нь? Оо бичээнийг хийхдээ чихэр амтдаггүй. Амтдаг. Бичээнд зөөлхөн байдгүй. Зөөлхөн. Оо тийм болохоор тэмцэл бичээнд дуртай байдаг. Тэгвэл энэ гурилан дотор ийм их олон гоё амттай зүйл хийхээр бичээ ямар болдог байх нь? Гоё болдог байх нэ. За бүгд чанар гурилыг яасан бэ? Оо зөндөө олон үндэг хийгээд, илсэн чихэр хийгээд, маасал хийгээд, сүү хийгээд ингээд зурцсан байгаа зү. За энэгээрээ бүгдээрээ одоо төрөл бүрийн хэлбэртэй бичээ, жигмэг, төрөл бүрийн боомод хийж чадах уу? Чадна. За тэгвэл өөр том болон сонгоод хамтдаа бүгдээрээ жигмэг, төрөл бүрийн боомодыг хийя. Өөрөөр ийм болон зүйлүүдийг хийж болдог байх нэ. За өөр том болон дээр очиод хамтдаа ивэр ашигээ. За энэ багш нь зөндөө хэмжээ. Чи одоо энэ хэмжээг хийгээ. За энэ хэмжээг нэгэн тавтай байх нь. Оо нэг бичээ. Хоёрын тавтай. Хоёр бичээ бүрэн хамаагүй бичээ. За хэмжээ. Ийм болоод бичэн болно. За тэгээд энэ хамгийн ачаатай юм. За миний хүү юм хасаад дотор ингээд ийм бол бичэн бол ингэж хийх биш юм байна. Ингээд дотор яаж юм тэгээд тоолоо. Яа энэ за чи юм ачиж байна. Ийм гол банхуушин бичэн бол амархан баггүй. За яг тоолсон гэж тавиад тоолоод яг нь энэ дээр тавьны. За хийсэн бүлэгээ дараа нь багштай хачиж өгнө. За миний хүүхдүүд яах вэ гэхээр за хичээл хийх юм заавал гараа цэвэрлэх ёстой сэтгүүл гараа цэвэрхэн гараа авчдаг.
За одоо яах нь вэ? Хивээ аваад. Гүйтэх. За яаж хийх юм бэ? Хараад бишүүрийг хараад энийг маш сайн цааж өгнө гэдэг хараараа ингээд хараад өчтэй. Тэгээ энийг хөдөлгөөд тэгээд хараад нэгний тоон дээр нэг хоёрын тоон дээр хоёр яах нь вэ? За нэг хоо хийгээд хийчих. Одоо багшин зааж өгье. Одоо шоолгоос хийчихсэн. Ингээд хараад тавиад сайн дараад хийгээд Гүйтээ яаж гинөө? Ийм гоё юм байна. Ингээд тоон дээр тавьна шүү дээ. Тооны доор. Хоёрын тоон дээр хоёр нэг өөрөө хий. За. Одоо энийг ингээд аюул сайн хийлгээ. Сайн тааж өгөх тийм. Тэгээд ингээд гараараа цогцоод энэ яг нэгэн тоон дээр нэгийг, хоёрын тоон дээр хоёрыг. За илүү гарсан гуйлаа энэ рүү хийн. За өндөө илүү гарсан гуйлаа энэ рүү хийн. Энэ рүү өндөө орсон хийсэн. Ийм олон тоонуудаа тавиад энэ тоонуудыг гараараа тавиад энэ тоон дээр нэг хоёрын тоон дээр хоёр төрлийн тоон дээр. Чиний Ямар үлгэр вэ? Өнгөрөөс үлгэр ээ шүү дээ. Тэгвэл өнгөрөөс доо хийх юм. Тэгээд асгоорно. Аавал тамроос хийж байна. Хатгууд бүгдээ хамтдаа өнгөрөөс хийх гэж зааж өгье. Яаж өнгөрөөс хийх вэ? За энэ хивийг аваад ийм өнгөрөөс хийх. Сайн дарж өгч эргүүлэх ёстой байгаа. Дараад сайн. Хасан хүчтэй дараад ирүүлээ. Яаж гинэ? Өнгөрөөс болчихлоо шүү дээ. За тэгээ дараа нь баага хийгээд за өнгөрөөс. Одоо тэгээ багш нь танарт яаж өнгөрөөс баага хийх вэ гэж бодож баага амбрууш хийж болно. За тэгээ хийгээд сайн. За тэгээд энэ үүснээр тагаар нүд амжуулсан.
За тэгээ юу хийснээр дараа нь бодож байна уу? За энэ гурвлаа түүш болчихлоо тийм. За энийг шиж болно хийгээд ингэж гараад байна. Ингээ сайн хийж тэгэхээр энэ дөрвөөс юу дааны хийгээд энэ доогоос таны чимхлээ юу тань хүмүүс нийт их юм хэлээ. Түүнийг хоолсоо дахиад ганц чинь дэмжиж байгаа шүү дээ. За ийш төгсчоод өө энэ шиг чимхлээ. Энэ ингэ чимхлээ. Удаага жоо таашаа. Хамтан аваад дээ. Гол жижиг удаагаад нэг асгаж байгаа. Ингээд дээр шийдэж болно шүү дээ. Үзмээр нүд хийж болно, хамар чих хийж болно. Тэр юм өгдөө ямар сайн хөгдөв вэ? Та нар гоё юм үзмдээ бичээ, гоё удаатай бичээ гэж үзсэн үү? Энэ амруу. За тэгвэл түүнийгээ өөртөө хийж сурах нь шүү дээ. Ийм гоё үзмдээ бичээ идэж үзсэн үү? Үзмдээ бичээ юу? Аа. Идэж үзсэн. Ямар байсан амтсан? Ой тэгвэл ийм гоё үзмдээ бичээ хийгээч. Дааны. Эндээ үзмдээ гоё ийм гоё хэлбэртэй бичээнүүд хийгээ. Миний хэлээ. Ямар шүлээ энэ яваа. Бүгдээ яваарай. Сайн бичээ. Ийм сайн гоё. Одоо энийг яг үгүй хатаад ингээд одоо идэж дээ ингээд ингээд сайн дараад идэх. Маш сайн. За тэгээд бас ийм гоё бичээн хийж болно. Ингээд хэлснийхаа дараа бичээний гоё ингээд төгсөөд ингээд ийм гоё бичээний боо хийж болно шүү. За идэх. Хаагараа. Томч хаагаад ингээд бодож юм дээ. За сайн хийж сайн. Бүгд ингээд бичээ сайн. Тэгээд бичээний боо надад олон хийсэн шүү. Ингээд бодож сайн хүчтэй хийж ингээд сайн дарж зүйтэй насаа байна зүйтэй. За хин олон гоё ийм бичээний боо хийх багш үзье. Ямар сайн гэдэг шоо илтээ олныг хийх ёстой. Хин олон боо хийж чадчих тэрийг багш үзье. Маш сайн байна. За одоо миний одоо энэ удаа ийш нь тавиа. Дараа нь би хацтай. Юу зүйтэй. За дараа хаагаад байна. За хийх. За манай хүүхэд ямар хатаа хийж байна. За гялгар уртаа тавих хэрэгтэй байгаа. Гялгар уртаа тавиад тэгээд хөрөнгөнийхөө хивийг давж өгөх ёстой. За дахиад хөрөнгө хий хоёлаа зүгтээ. За гараа. Гараад ир. За миний хүү яаж юм? За гурлаа энэ дахин хийх хэрэгтэй юм. Гурлаа массан гараад шин боо хийх хэрэгтэй. Шатсан тааж өгөх Гурван туссан хүмүүсийн хурдтай яг уу. Яг нэмж аваад. Энийг аваад тэгээд Тэгээ олон хичээл хийгээд энэ дотроо яс хавж хараа хийгээд багшлаа өгөх юм шиг.
хоёрыг олныг хийсэн байж. Зүгтээ. Маш сайн байна. За энэ дээр тавьж болно шүү дээ. Энэ дээр тавьж болно. Бас энэ дээр тавьж болно. Чихийн хийгээд байна. Чихийн. Уйлаа хийгээрээ өөртөө. За гэж хэлээ. Дарж өгч байж үзм нь тогтно шүү дээ, тийм үү? За одоо бүтээлээ. Хийсэн бүтээлүүдээ ямар амттай байна, юу хийсэн бэ, багшаа хийж өгнө заяа. За одоо бидэд гэрээ. За энэ юу бэ? Өдөр хийсэн юм бэ? Ийм гол бичээ мэдэрч
дуртай юу? Миний бүгдээ хамтдаа нэг ийм гоё бичээний боомны тухай дуу зохио тийм үү? Багштай бүгдээ хамтдаа багшаа дагаад хэлээрэй. Хөөрхөн хүүхдүүдээ. Юу хийсэн бэ? Амтад боови. Юу хийсэн бэ? Амтад боовн хаанад дуртай юу? Дуртай. Наагүй бүгдээ хамтдаа дуугаа. Дуулцгаая. Хамтдаа дуугаа дуулцгаая. Өөрсдийнхөө бүтээлийг бариад тойрог бүжиглээд явна шүү заа юу? За аяа явахдаа дуудаад яах нь вэ? Өөрсдөө хийсэн бүтээлийг бариад бүжиглээд дуудаад явна шүү заа юу? За явлаа ясгаарай. Дуулаад өөрсдөө бүтээлийг бариад тойрог явсан давж яах нь вэ? Ууш чамд хийгээ. Тойрог бүжиглээд яваарай бүтээлээ аваа. Найзуудаа харуулаараа юу хийснэ? Би юу хийсэн? Ямар хөөрхий юм бэ? Ийм туулаа шиг жигмэг хийсэн байж тээ. Та нар ийм туулаа шиг жигмэг дуртай юу? Дуртай. Ийм хөөрхий туулаа ямар үгээс гардаг юм болоо? Өнгөрөөс үгээс гардаг. Өнгөрөөс боо наад ирээ. Хамтдаа үзүүлээ. За хөөрхий яваад ирээ. За ийм өнгөрөөс боо өнгөрөөд явж байтал хинтээ тавтай вэ? Яасаатай та нар ийм өнгөрөөс боо шиг бас ийм хөөрхөн уулаа шиг хичээн хийдэг дуртай юу? Дуртай. Баярлалаа. За энэ хүүхд чинь ямар их олон. Энэ одоо ямар хэлбэртэй бичээн юм болоо? Хаа шиг бичээн хийсэн биш үү? Ямар сонирхолтой юм бэ? За энэ хүүхэд ямар бичээн хийсэн бэ? Даава. Нүдийн юугаар хийсэн бэ? За баярлалаа. За одоо бүгдээрээ
За одоо бүгдээрээ галтгоо ийм олон гоё хийсэн бичээн дуунуудаа болгож бас шарал чанал үзчихээ хөө. Шарал болгож үзчихээ тийм ээ. За ясаа хүмүүсээ хэлээд яваарай. Галтгоон тавьдаг би хам галтгоон